Италийн United Colors of Benetton брэнд нь дэлхийн 120 гаруй улсад 6500 гаруй салбар дэлгүүртэй. 50 жилийн түүхтэй Benetton Group өнөөдөр загварын ертөнцид өнгөний орон зайг бүрэн эзэлсэн бөгөөд олон улсад үйл хөдлөх хөрөнгөтэй төдийгүй томоохон компани Европын ард зам, онгоцны буудад рестораны хурцааг эзэмшдэг билээ. Таны хувьд хамгийн ад жаргалтай үе хизээ байсан бэ гэх сэтгүүлчийн асуултанд ажлын бүх өдрүүд хэмээн хариулсан эрхэм бол ноён Luciano Benetton байлаа. Luciano 20 наснаа үйлдвэр байгуулах санаа гарган өөрийн хөгжим, дүүгийнхээ дугуйг зарж, дээр нь хүмүүсээс мөнгө зээлэн Миланаас анхны нэхэмлийн машиныг худалдан авчээ. Ах トゥ нарын бяцхан гэр үйлдвэр анхныхаа том захиалгыг авлаа. 600 цамцны захиалга тэдэнд баяр хөөр, итгэл найдварыг бэлгэлсэн юм. Luciano Benetton шин санаа орж ирснээр удалгүй Ромын зах зээлд нэвтэрсэн юм. Ах トゥ нарын уйггүй хөдөлмөрч зан тэднийг маш түргэн хугацаанд Ром болон Итали орны зах зээлийг эзлэхэд хүргэсэн бөгөөд нэр хүндийг нь өндөр төрөжээ. 1968 оноос Италийн олон дэлгүүрийн эзэд Benetton санал тавьж хувцсыг нь худалдаалах болов. Энэ үед компани ерөнхийлөгчөөр Luciano Benetton ажиллаж байсан бол дүү Жулиана нь ерөнхий дизайнер, Жилберто санхүүгийн албаны дарга, Карла үйлдвэрийн даргаар ажиллаж байв. Тухайн үед Benetton-ийн хувцсыг зарж буй дэлгүүрүүд худалдааны залаа зөвхөн Benetton-ийн стандартаар зохион байгуулж байсан бөгөөд хэрвээ зөрчил брендийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэж үзэн гэрээгээ туцлахад хүрч байлаа. Залуусын өнсөх дуртай богино юпг жийсэн өмдийг тод өнгийн цамцтай хослуулснаар загварын ертөнцид шинэ урсгал орж ирэн Benetton-ийн нэр хүндийг улам өсгсөн юм. 1972 онд Жулиана хүүхдийн хувцсны загвар гарган 0-12 насны хүүхдийн хувцс хийж эхлэв. Өнөөдөр Benetton Group насны хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг бөгөөд энэ салбартаа хамгийн нэр хүндтэй брэнд билээ. 2012 онд Benetton-ийн хүүхдийн хувцас хүний биед болон байгальд ямар цөрөг нөлөөгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнээр шалгарч эко сертификатын эзэн болсон юм. 1973 он гэхэд Италийн Понцанад Benetton-ийн 3 үйлдвэр байрлаж нийтдээ Европод 1700 дэлгүүртэй болсон байв. 1979 онд анх Америкт дэлгүүрээ нээсэн бөгөөд рекламны самбартаа өнгөрсөн жил бид 8,41,753 цамцыг 1573 дэлгүүрүүдэд борлуулах гэсэн бичиг хаджээ. Энэ нь худалдан авагчдын анхаарлыг маш их татсан юм. Удалгүй Америкт Benetton нэмж дэлгүүрүүдэд нээлээ. Сонингуудаар Сильвестр Сталлоне, Дастин Хоффман, Селли Филд Benetton-ийн байнгын үйлчлүүлэгч болсноо мэдэгдснээр Америкчүүдийн анхаарлыг бүхэлд нь татлаа. Хамгийн их сенсацийг Английн гүнж Диана Спенсер тарьсан юм. Түүнийг дэлгүүрээс юм аваад гарч яваад зураг сонин сэтгүүлд нийтлэгдснээр Benetton брендийг жирийн ажилчин үйлчлэгчээс эхлээд хатан хааны сонголт гэж тодорхойлох болов. Ингээд Luciano Benetton Италийн тэргүүн баячуудын тоонд зүй ёсоор орлоо. Оливер Тосканыг Luciano Benetton-ийн дотоод ертөнцийг нээсэн цорын ганц хүн гэж үздэг. 1982 онд Luciano Оливер Тосканитай танилцсанаар Benetton Group-д эргэлт авчирсан юм. Нэг л удаа харсан бол хизээж үл мартагдах реклам Benetton-ийг байлаа. Түүний илэрхийлэхийг хүссэн гол имиж нь өөр арьстай газрын хүүхдүүд Benetton-ийн хувцсыг өмцөөл инээлдэж байгаа зураг юм. Уг рекламанд хоёр хар арьст хүүхэд бие биеийн үнсгэд бэлэн харагдана. Нэг нь гартай Америкийн, нөгөө нь Зөвлөлт холбоот улсын тугийг барьсан ажээ. Горбачев ихэд Benetton гэж хэмбэ хэмээн асуусан гэдэг. Рекламны түүхэнд Benetton тесрэлт гаргасан юм. Тэрээр зөвхөн хувцас судалдаалсангүй. Хүмүүнлэгийн сайн дурын ажиллагааг зохион байгуулж, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэдэг билээ. 1983 оноос автуралдааны Формула 1-ийн тэрэл болон Альфа Ромеог ивент итгэж, энэ багаараа домог чумаахар анх удаа аваргын тэмцээнд ялал байгуулжээ. Италийн төдийгүй дэлхийн хэмжээнд нийгмийн сайн сайхны төлөө хийсэн Benetton-ийн уг ажлууд түүнийг 1992 онд Сенатын гишүүн болоход хүргэжээ. Тэрээр үнэхээр улс төрд өөрчлөлт хийж, эх орноо хөгжүүлэхээр ажиллаж байлаа. Luciano Benetton амьдралынхаа ихэнх хугацаанд онгоцонд өнгөрүүлдэг. Тэрээр дэлхийн 120 гаруй улсад байрлах 6500 гаруй дэлгүүрийн үйл ажиллагааг стандартаар нь ажиллаж байгаа эсхийг нэгтлэхээр үргэлж аялдаг. Luciano Benetton хэлэхдээ би дэлхийн зах зээлийг мэднэ. Орчин үеийн залуучууд юунд дуртай, юу эрхмэлдгийг ч мэднэ. Бид шинэ хувцс, шинэлэг загвараас илүү хүмүүст шинэ мэдрэмжийг өгөхийг эрхмэлдэг юм а гэжээ. Дэлхийн өнцөг болон бүрээс шилэгдэн ирсэн 300 гаруй загвар зохион бүтээгчид United Colors of Benetton-ийн хэв загварыг илэрхийлсэн хувцас уралдаг. Түүхийн эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн явцад дээд зэргийн чанар шингээж үйлдвэрлэх нь брендийн гол үндэс юм.
Италийн Кастрат хотод байрлах бүрэн технологицсон үйлдвэр нь жилд 150 сая гаруй хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай. United Colors of Benetton-ы насанд хүрэгчдийн хүүхдийн хувцсны коллекц нь өдөр тутмын чөлөө загварын болон ажил хэрэгц зэрэг бүхий л хэрэгцээнд тохирдог байна. Италичуудыг маш нарийн мэдрэмжтэй хувцлалт нь урлаг ботлоо хөгжсөн гэдгийг дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрдөг билээ. Италийн маяг гэдэг нь өнгөний хослол болон жижиг оруулгаар сонгодог хувцсыг шинэлэг харагдуулах явдал юм. Хамгийн гол нь хээтэй цамц, судалтай өмд, эсвэл зүгээр нэг цамц өмд өмсөх энгийнч, дээр нь үслэг хөрөм өмсгөд таныг огт өөрөөр илэрхийлэх болно. Энэ нь Италийн хувцсны хэлээр ярьж байна гэсэн үг. Дээр хэв загварыг харсан хинч Францын, Японы, эсвэл Америкийн хинч хэлэхгүй. Италийн донж төрх гэдэг бусдаас илүү тод өөрийн гэсэн илэрхийлэлтэй байдаг. United Colors of Benetton брендийн гол онцлог бол өнгөний зоригтой сонголт юм. 50 жилийн түүхтэй энэ брендийн оршин тогтнолын гол нууц нь брендийн үн цэнэ хизээж алдаагүй доршино. оны 9-р сарын 21 манай улсад United Colors of Benetton брендийн дэлгүүр албан ёсоор нэгдлээ. Загварын төв хотууд болох Лондон, Нью-Йорк, Парис, Миланд худалдаалагдаж буй хувцсыг Монгол залуучууд цаг алдалгүй худалдан авах боломжтой боллоо. Promen Trade компани United Colors of Benetton брендийн албан ёсны франчайзингийн эрхтэй Монгол улс дахь зор ганц компани юм. Luciano Benetton анх 2007 онд манай улсад айлчилж байсан. Хоёр дахь удаага 2009 онд эргэтэн сэтгүүлж та манай улсад яагаад Benetton брендийг оруулж ирэхээр шийдсэн бэ гэж асуухад ноён Luciano Benetton танаа орон дэлхийн газрын зураг дээр томоос том зайг эзлэн маш сайхан харагддаг шүү дээ. Тиймээс энэ гайхалтай улсад би яагаад салбараа нээж болохгүй гэж хэмээн хариулжээ. Тэрээр 2011 оны 9-р сард бизнесийн түншүүдийн хамт 4 дахь удаага манай оронд ирэхдээ United Colors of Benetton-ы 6254 дахь болон 6401 дахь дэлгүүрээр зочилсон юм. Италийн тэргүүн баян дэлхийн тэр бүхнүүдийн нэг хаанч зорьсон хувийн онгоцоо хөлгөлдөг энэ эрхэм Монгол дахь Benetton нэг дэлгүүрийн байршлыг алхаж яваад сонгосон гэдэг. Их дэлгүүрээс 3-4-р хороолол бүртэл алхсны эцэст яг л энд нэнэ гэж өнөөгийн Benetton дэлгүүрийн байршлыг заасан байна. Benetton брендийн гол баримтлагдаг зарчим бол зөвхөн баячууд элитийн хүрээнийхэн брэнд өмсөх эрхтэй бишээ. Игэл жирийн нэгэнч брэнд хэрэглэх эрхтэй. Манай брендийг жирийн ажилчнаас эхлээд олонний танил эрх мүүд ч гэсэн өмсдөг. Хамгийн гол нь бид зөвхөн хувцс худалдаалдаггүй. Түүгээр дамжин хүнд очих мэдрэмжийг чухалжилдагт оршдог. Benetton брендийн манай улс дахь албан ёсны эрхтэй Promen Trade компани нь байгуулагдсан цагаас эхлэн хавдар судлалын үндэсний төвд хандив өргөж хяналтанд байдаг хүүхдүүдэд тусалдаг уламжлалтай. Хамгийн гол нь тэдэнд урам өгөхийг эрхэмлдэг байлаа. Мөн хүүхдийн асрамжийн газар болон Бадсамбарт байрлах настангуудын улсын асрамжийн төвийнхэнд дулаан хувцас бэлгэлсэн юм. Benetton брендийн Монгол дахь салбар санаачлан Монгол зураач уралдааныг 2 удаа зарлаж байсан. Уралдааны бүтээлүүд зураачдын танилцуулгын хамт 3 хэл дээр хэвлэгдэн ном болон гарчээ. Тус бүтээлүүд Итали дахь Luciano Benetton-ы галерейд тавигдсан байна. Benetton-ийн брендийн одоо галерейгээр ороод үзэж байгаа байхгүй. Тэрэн дотор Монголын зураачтаас бусад бараг ихэнх орны зураачдын зургийг үзэсгэлэн байгаа. Ийм учраас тэр үед хараад манай Монголын зураачд яагаад энэ үзэсгэлэнд оролцож болохгүй гэж санаа төрөөд энэ уралдааныг зохион байгуулж одоо номоо үлгийдэж авчаад баяртай байж байна.